Монгол Улсын шадар сайд инх төвшин мэргэжлийн хэлтийн ерөнхий газрын удирдлагууд 10 дугаар сарын 23-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнес эрхлэгчидтэй уулзтийжээ. Уулзалтаар мэргэжлийн хэлтийн байгууллагатай холбоотой санал гомдлыг хэлэлцэж, зөрчлийн хуулийн хүрээнд бизнес эрхлэгчдэд ирж буй дарамт шахалт тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хүндсэн байна. Энэ дагуу өнөөдөр мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу аймгийн мэргэжлийн хэлтийн газар, худалдаа аж үйлдвэрийн танхим, хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэг, ажил олгогч эзэдийн холбоо, үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 120 орчим бизнес эрхлэгчдийн төлөөлөлтөй уулзалтын 5 чиглэлээр сургалт хийлээ. Мөн бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдж байгаа асуудлыг сонсож, гарц шийдлийг хамтдаа хайсан үр дүнтэй сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Гол нь бизнес эрхлэж аж ахуйн байгууллага иргэдэд бас мэргэжлийн хэлтийн байгууллагаас мэдээллүүдийг хүргэх. За дотоод хэлтийн чиглэлээр мэргэжлийн хэлтийн байгууллагаас хэрэгжүүлж авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний чиглэлээр бас хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэхээс гадна мэргэжлийн хэлтийн байгууллагаас авч хэрэгжүүлж чиглэлээр дуулан аж ахуйн байгууллага бизнесүүдээс санал хүсэлтийг хүлээж авч тэрний чиглэлээр хилцүүлэх зохион байгуулж байгаа юм ажил зохион байгуулж байна.